За өнөөдөр нэг биерж танилцуулъя. Биткойн маань сайхан өсөж байна. Тэгэхээр энэ Украины биерж уг нь их айтаахан биерж. За яагаад танилцуулахар шийдвэрээ гэвэл манай хүмүүс Binance дээр ажилладаг. Тэнд болохоор арай жоохон биерж маань нэлээ их том, маш их олон койнтой бас жоохон хүндрэлтэй анх орж байгаа хүмүүст. Монголын Трэдэмийн биерж маань арай жоохон хэрэглэгчид клиент багтай одоогийн байдлаар яг яванда би маш их хүсэж байгаа Трэдэмийн хэрэглэгчид маш их болоосой гэж. За энэ болохтой зэрэг яг л дундын амар их биш, их бага биш. Гэхдээ энэ хэрэглэгчид айгүй их сайтай. За ийм биерж байгаа. За тэгээд нэгдүгээр, хоёрдугаарт надад юу нэг таалагддаггүй гэвэл энэ биержийн нөгөө их энгийн ер нь айгуу тийм эдний ерөөсөө энэ биержийн үндэслэгч бол ерөөсөө энгийн байх тусмаа биерж их айтаахан байдаг гэсэн үзэлтэй байдаг. Тийм болохоор энд ажиллахад бас их зүгээр. За энд давуу талууд ганц нэг бий. За энэ ингээ хосуудыг харж байна тийм ээ. Энэ хосууд нь тэгээд UAH гэсэн энэ болгоton зэрэг Украины гривнэх. За мэдээж хэрэг Украины биерж учраас Украины мөнгөнд тэмдэгтээр хосууд нэлээ их байгаа. За энд нэг их айтаахан юм нэгвэл өөр хоорондоо үнгүй юугүй явдаг. Жишээлбэл би өөр хүнд биткойн энэ биерж дотроо болохоор ямар ч юугүй явдгийг. Шимтгэл байхгүй явдаг. Жишээлбэл би надад энд би сая бэлдэж тавьчлаа нэг за 100 мянгаыг байлаа гэхэд 100 мянгаыг би хүн рүү явуулах юм бол ямар ч яг энэ кунад ажилтдаг хүн рүү явуулах юм бол ямар шимтгэл төлдөггүй гэсэн үг. За энэ куна код гэдээ байдий өөрийнх нь код. За энэ нь яг юу яадгийг. Нэг код нь нэг энтхийн гривнтэй тэнцдэг. Тэгээд өөртөө байгаа нөгөө юунасаа өөртөө байгаа койноос ийм код аваад хадгалж болтгийг. Тэгээд тэр юугаа куна кодоо дараа нь биерж дээр өөр биерж дээр зардаг ч юм эсвэл куна кодоо нөгөө best exchange руу оруулаад тэндээсээ мөнгө олгоод авчдаг юм байна. Уг нь их айтаахан юмнууд их байгаа. За бас нөгөө рефералны системтэй юу нэгвэл өөрөө хүн урих юм бол мэдээж хэрэг тэр хүн маань 8 арилжаа хийх юм бол тэрнээс нь хөөрхөн зохиох хувь нь орж ирдэг. За энэ ингээд рефералны юу байна? Юу нэ? Тэгээд тэр нөгөө 75% хүртэлх хувийн тэр юунаас авдаг. За энэ гэхдээ саяхан энэ рефералын системийг нээгдсэн. Тэгэхээр бас биендээ дэмжиж явахад гимгүй маш их найдвартай. За энд нөгөө хэрэглэгч маш ихтэй учраас арилжаа айгуу сайн явагддаг. За энэ хүмүүс өөрсдөө биерж дээр орж харсан хүмүүс мэдчихэж байгаа. За энэ цэнхэр өнгөтэй график нь бол худалдаж авсан. За сая яагаад ингэж маш их өндөр нөгөө график маань өсөө явцсан гэхээр мэдээж хэрэг үн маань 4825 хүрсэн явж байгаа. Бараг 5000 хүрээд явж байна. Тэгэхээр энэ мэдээж хэрэг худалдаа арилжаа сайн хийгдэж байгаа гэсэн үг. За энэ product гэдэг нь одоо энэ улаан өнгөтэй энэ графикнуудыг хараарай. За энд болохтой зэрэг энд юугаан ямар нэгэн хослолоо сонгоод за жишээлбэл Ethereum нэг биткойнд зарна гэд хослолоо сонгоод за тэгээд энэ дээр одоо 2 Ethereum-ыг ийм биткойн болгоно гэл одоо хэрэг худалдаж авъя гэвэл зарыг гэвэл. Тэгээ мэдээж хэрэг энд орно нөгөө хүмүүсийн худалдаж авах үн нь энэ зарах үн нь. Тэгэхээр хардаа энийг харж байгаараа жишээл худалдаж авах үн нь ийм 323 байхад энд 338. Энэ хоёрын зөрөө нөгөө зарах худалдаж авах үнийн зөрөө энд их гайгүй байдаг. Тийм болохоор мэдээж хэрэг юу яана гэсэн үг. Жохон ашигтай гэсэн үг. Би заримдаа би Трэдэмийг ороод харахаар
худалд хоорондох үнийн аягүй өндөр байд юм байлээ. Худалдаж авах зарах үнийн хоорондох үн. Тийм болохоор гүйлгээ удаан хийгддэг гэж магадгүй. Тэгтээ манайхан чи мэдээж хэрэг дөнгөж сурж байгаа шин трейдерүүд гэсэн үг, трейдер сайн трейдер болтлоо мэдээж хэрэг хэд хугацаа их орно. За би энэ дээр болохдоо зэрэг яагаад гэвэл ерөөс их энгийн дизайнын их энгийн тэгээд ингээ харахад айгу юу ерөөсө бүх юм ингээд худалдаа 8 юу гүйлгээ бол ер нь малээ их сайн хийгддэг. За тэгээд энэ ер нь бол тийм дажгүй нэлээ одоо хуучин социалист орнууд энэ рүү орсон байгаа голдуу одоо Казахстан, Беларусь, Оросууд, Украинууд ингээд нөгөө яг энэ хэсэг хүмүүс энэ рүү орж ажилладаг. Тийм болохоор одоо хүн хэрэглэгч маш их өндөртөө. За тэгээд энэ бид юуг сонирхыг бол мэдээж хэрэг энэ юу байгаа активи гэдэг энэ рүү англи хэл дээр тавьчих болно. За энэ дээр хардаа энэ өөрийнхөө доллараар юу яаж болно? Мөнгө оруулж ирж худалдаж авч болно. Тэгээд ингээд биткойн оруулж ирж болно. За энэ янз бүрийн койнуудыг энэ рүү оруулж ирээд тэгээд энэ VVST гэдэг чинь мэдээж гаргаж авах. За энэ трансфер гэхээр нөгөө хоорондоо сольж болдог. За жишээлбэл энэ нөгөө энэ дээр дарангуут нөгөө явуулах гэж байгаа хүний чинь адрес нь гарч ирдیں۔ Тэгэл тэр хэдийг явуулах нь үгүй. Тэгэл энд бичээд явуулчихдаг. Нэг рүүгээ. Нэг рүүгээ одоо жишээлбэл би энээс өөрийнхөө нөгөөх рүү нөгөө юу руугаа явуулчихаа гэсэн үг байна шүү дээ. Тэгээ энэ хоёрын хооронд юу төлдгөө учраас шимтгэл төлдгөө учраас хааш нь л бол хааш нь явуулж болно. За ийм нэг эвтэйхэн тийм хөөрхөн бирж байгаа юм. Надад маш их таалагддаг энэ. Тийм болохоор хэрвээ сонирхолтой хүмүүс нь байвал сонирхоорой. Заримдаа яг 2-3 бий. Binance болохдоо зэрэг яг шинэ хүмүүст бол нэлээ хэцүү байдаг. Би харуулж исэн Binance-ийн тухай маш их нөгөө юу явдаг учраас Abiom их томтоо. Маш их олон койнтой. Тийм болохоор дөнгөж сурж байгаа трейдер болох гэж байгаа хүмүүст бол их хэцүү байдаг. Зүгээр яг иймэрхүү одоо нэг энгийн хийцтэй бирж дээр жоохон юу хийхэд 8 арилжаа хийгээд сурахад бол ер нь айгүй дайжгүй. Тэгээд маш их олон койнууд энд байгаа. Тэгээд Kuna кодыг судлаараа энэ их таалагддаг надад. Kuna код удахгүй best exchange дээр орно. Тэгэхээр чинь бол ерөөсөн өөрийнхөө байгаа койнуудаа Kuna код болгочвол тэгээд best exchange-ээр гаргаад авчиж болдог. Эсвэл дэрийг нөгөө Kuna код худалдаж аваад дараа нь эргээд Kuna кодонд дахиад зарж болдог. Ингээд ер нь бас энд нэлээд тийм эвтэйх юмнууд байдаг. За тэгээд нөгөө энэ үндэслэгч нь ерөөсөө байж байгаа л маш их олон одоо шагналтай уралдаанууд зарладаг. Ерөөсөө эдний YouTube-ийн дагаад яваад ахаар янз бүрийн уралдаанууд их зарладаг. За байж байгаа л ерөөсөө шимтгэлээ багасгадаг. Ямар нэгэн одоо төрсөн өдрөөрөө эсвэл ямар нэгэн том баярыг тохиолдуулаад шимтгэлээ багасгадаг. Тэгэхээр энэ биржийг сайн сонирхороо хүмүүсээ айгүй эвтэйхэн бирж байгаа. За ингээд өнөөдрийн энэ бичлэг дууслаа. Тэгээ хүмүүс мэдсэн байх ер нь бол биткойн маань за энэ дээр нь хардаа энэ юу нь байгаа. Өргөтгөл нь байгаа. Тэгээд энэ дээрээс ингээд шууд ерөөс өдөр болгон ингээд нөгөө юугаа хараад яваад идэв. Одоо жишээлбэл энэ дээрээ дарахтал нэг биткойн за энэ Украины мөнгөөр ийм үнэтэй 5.6 бараг 6% өссөн байна. Тэгээ босднууд нь нөгөө юунууд хэдэн хувь зарагдсан, хэдэн хувь худалдаж авсан гэд. За тэгээд энэ бос биржүүд дээр ямар байна энэ төр гэд ингээд мэдээллүүд нь байж идэг. За энэ калькулятор нь энд байж идэг хэдэн биткойн хэдтэй тэнцэх нь гэд. Тэгээ энд ингээ байнга одоо нөгөө юуныхан ханшиг хараад сууж идэг. За энэ нэг хөөрхөн биржийг танилцуулахар шийдлээ би дээрээс хойш бодоод исэн бас ийм бирж дээр ажиллавал дизайн нь айгүй хялбар их ихтэйхэн юм байгаамаа тэгэхэд. За ингээд энэ бичлэгийг өнөөдөр дуусгая.